Тийм яг ер нь бол парламентын гишүүн бол иргэдийн төлөөлөл тийм. Тэгэхээр өөрөө иргэдэд төлөөлж иргэдийн дуу хоолой хүргэж байгаа гэдгийг бид нар нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ нь өөрөө бусдыг доромжлон гутаах ч юм уу ёсцоогүй байхыг хэлэхгүй. За энэ дээр бол 100% одоо санал нэг байна. За хоёрдугаарт ер нь бол одоо парламент бол ардчилсан орнуудад байдаг хамгийн зөв засаглал юм а гэж олж гаргасан ийм л загвар. Тэгэхээр олон ургалж санаатай олон төрлийн төлөөлөлт байдаг учраас иргэд тэднийг сонгосчоос иргэд хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн тийм. Тэгэхээр хамгийн гол нь иргэдийн хариуцлага тогтолцоо нь гол нь ил тод биш ч юм уу тийм. Эсвэл одоо хүрч чадахгүй. Жишээлбэл ийм жишээ байна шүү дээ тийм. Одоо бид нар гомдлоо өгдөг механизм нь өөрөө дэндүү олон даваатай байх тусмаа энэ нь өөрөө парламентын гишүүдийг магадгүй тий зарим хүмүүсийг гомдолч нь ирээгүй юм ч одоо би яах вэ гэдэг маягаар байхыг үүсэхгүй тий. Гэтэл хэрэв бид нар одоо гомдол ирүүлэх тогтолцоо иргэдийн хариуцлага тогтолцоог нь улс төрийн намууд өөрсдөө нэлээд сайн төлхөө ажиллаад явчих юм бол энэ уул нь одоо байгаа тогтолцоогоор л ингээд л явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар одоо байгаа тогтолцоогоо илүү сайжруулж яаж илүү төвлөрүүлжүүлэх вэ гэдэг рүү илүү анхаарах хэрэгтэй болохоос ш. Өөр одоо шууд боли энийг одоо эргүүлэн татаж гэдэг юм уу. Энэ асуудлыг бол ярих нь энэ цаг үед бол тохиромжтой биш гэж бодож байна. За тохиромжтой биш гэдэг дахиад нэг аргумент хэлэхэд бол бид нар өнөөдөр хууль шүүхийнхаа тогтолцоонд иргэдийн итгэл маш суларсан байгаа. Бид нар маш олон одоо бүгдрэл мэдж байгаа тий. Хэний хэрэг шийдвэрлэгдэв, хэний хэрэг шийдвэрлэгддэг вэ? Дээрлэхэлд уртсан хүүхдүүдийн асуудлууд, тий, хүүхдийн гэмт хэргийн асуудлууд байхад зарим хүүхдүүд нь ингээд одоо хэрэг шийдэхгүй яваад өгч гэдэг юм те. Зарим хүүхдүүд нь бүр хохирч нь болов улам хүнд хэцүү байдал орж ин. Энэ дээр хууль шүүхийн байгууллага ямар асуудалтай байгаа юм бэ гэдэг. Тэгэхээр энэ асуудлаа бид нар шийдэж гаргалгаа яаж чаддаг те. Иргэн тойронд шудраг ил тоо шийддэг ийм шүүхтэй хуультай байсан бол энэ асуудлыг ярьж болох байхгүй. Тэгэхгүй бол өнөөдөр шууд одоо юу гэдгийг хүндлэнгийн улсын хурлын гишүүн ёсцоогүй байна гэл нэг дараад нь таалгатайг болгоод эргүүлэн татдаг юм бол улс төрийн хэрэгсэл бол аюултай байхгүй. Энэ чинь улс төрийн хэрэгсэл бол аюултай. Тэгэхээр ийм байр суурьтай байгаа. Гэхдээ би хуулийн төслийг бол наривчлан нэг бүрчлэн үзэж амжаагүй байна. Ер нь бол бусад орнуудад байдаг энэ жишээг бид нар ботгол хэрэгтэй. За парламентын цэглэлээ бид нар хамгаалах хэрэгтэй. Яагаад гэвэл 750 мянган хүнтэй тий Бутан гэдэг бол хаантаа мөртлөө парламентын цэглэлд иргэдэд авч ажиллаж байгаа хэрэг. Тэгэхээр дэлхийд даяар одоо байгаа хамгийн зөв тогтолцоо гэж энэ парламентыг бий болгочоод эргээд бид нар энийг хамгаалахгүй бол удахгүй эн чинь ингээд буруу тийш явах байхгүй. Тэгэхээр ийм л баталтай.